Спортын салбарын оны шилдэгүүдийг тодруулдаг Бүртчон 2025 тэргүүн дээд шагнал гардуулах ёслын ажиллагаа өчигдөр боллоо. Наадмын шилжээ хугацаан буюу Бүртчон 2025 шилдэгийн шилдэг тамирчнаар гавьяат тамирчин тулга шалгарлаа. Тэрээр чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа энэ шалгамжлалыг хүртсэн байна. Мөн эрэгтэй шилдэг тамирчнаар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Баттулга, жуудаа бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ёлк нар шалгарлаа. Харин эмэгтэй тамирчдаас боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Алтан цэцэг, жуудаа бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ган хайч болон чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт дэлхийн аварга гавьяат тамирчин Орхон нар Бүртчон 2025 наадмын эзэн болсон юм а. Харин Паралимпийн шилдэг тамирчнаар цэлэнгээ шалгарсан. Мөн 2025 оны онцлог амжилт шагналыг Physical Asia багийн хамт олон хүртлээ. Харин оны шилдэг багаар Монгол улсад болсон 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн шигшээ баг шалгарсан. 2020 он 24 оны 2 олимпиадад оролцсон. Тэгээ одоо шинэ олимпиад циклд ороод бас 3 дахь олимпиадаа зорж байна. Өмнөх 2 олимпиадад бас 7 дугаар байр, 5 дугаар байр гээд амжилттай ахиулсан. Тэгээ сүүлийн бас олимпик үйл бас сүүлийн 7 секундэд 44 жил тасраад байгаа бас олимпийн медалийг авах даваан дээр сүүлийн 7 секунд медалаа алдсан. Тэгээ одоо 28 онд бас энэ алдаагаа давтахын тулд маш сайн хичээл зүтгэж бас олимпийн медальтан мөн олимпийн аврагт хүсэж байна. Тэгээд хэмжээгээр бас хөдөлмөрлөж явах болно гэж бодож байна. За би өнгөрсөн жил Бүртчоны шилдэг шилжээ авах цомыг авсан. Сэтгэл маш өндөр байна. Тэр үедээс өөрөө би давхар байсан болохоор их хамжаагүй. Тэгээд энэ жил яг би ирээ дараагийнхаа ингээд дамжуул шилжээ авах цомоо алдсандаа маш их баяртай байна. Тэгээд тулгатаа улам амжилтаа батгаад авч чадаагүй медалаа аваарай гэж ерөөё. Дайчд багийг оны онцлогоор тодруулсанд бас маш баяртай байна. Тэгээд Physical Asia гэдэг энэ сайхан нэвтрүүлгийг бас олон түмэн дэлхийд даяар маш олон хүнд хүрсэн байна. Тэгээд энэ сайхан шагналтыг одоо манай дайчд багт өгж байгаад маш баяртай байна.